Онцгой байдлын байгууллагаас 14 хоног тутам тань төрдөг онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол орны хэмжээнд тохиолдсон ой хөрийн төмрийн нөхцөл байдал, онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болоод ард иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэхээр студид очиж ураад байна. Зочноор онцгой байдлын ерөнхий газрын галт төмөртэй тэмцэх газрын ахлах мэрэгчлэлтэн Хошууч Их хамгаалан ураад байгаамаа. Ер нь он гарсаар онцгой байдлын байгууллагад ой хөрийн төмрийн хичнээн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За 2022 оны 5 сарын 3-ны өдрийн байдлаар бол 13 аймгийн 34 суманд 49 удаагийн ойрын галт төмрийн дуудлага бүртгэгдсэн байж байгаа. За энэ маань өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 31.4% өссөн гэж үзүүлдэг байж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр COVID-19-ийн хөл хязгаартай холбоотой аял зугаалга нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байж байгаа. За ойрын галт төмрийн бол 889 мянга орчим га талбай өртсөн гэсэн урьдчилсан бүртгэлтэй байж байгаа. Эдгээр ойрын галт төмрийг унтраах үйл ажиллагаанд бол хил хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллага, орон нутгийн галт төмөртэй тэмцэх сайн дурын хэсэг, иргэд гэдэг 2500 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ойрын галт төмрийг бүр унтраасан байж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол Булган аймгийн Тишиг суманд ойн галт төмрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байж байгаа. Энэ хүү төмрийг унтраахаар бол онцгой байдлын байгууллагаас, хил хамгаалах байгууллагаас, иргэдээс гээд нийтдээ 76 хүний бүрэлдэхүүнтэй, 171 нисдэг зэрэгтэй 28 морьтойгоор бол яг одоо ажиллаад байна. Та сая өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тишиг суманд ой хөрийн төмрийн гарсан дуудлагатай байна гэсэн. Ер нь бол энэ төмрийг унтраахаар бас онцгой байдлын ерөнхий газраас дэд хорондоо соронзон болдоор ахлуулсан ажлын хэсэг бас эндээс ниссэн байгаа. Тэгээд төмрийн нөхцөл байдал яг одоогийн байдлаар ямар байна? Тухайн төмөр ер нь ямар нөхцөлд үүсээд одоо эндээс бас нисдэг тэргийг нисгэж албаагчдыг тэнд одоо байршуулж байгаа. 5 дугаар сарын 2-ны өдөр бол Булган аймгийн Тишиг суманд ойн төмөр гарсан гэдэг мэдээлэлээр ирсэн байж. За эхний дуудлагаар бол ойролцоох хөлийн заставын арга албаагч арга морьтойгоор очсон. За онцгой байдлын ерөнхий газраас галт төмөртэй тэмцэх газрын гал унтрах хэлцээний дарга дэд хөрөндөө соронзон болдоор ахлуулсан 22 албаагч өглөө нислэг үйлдсэн. За 8 цаг 50 минутанд бол буулт хийсэн. Төмрийн голомтоос 1 км-ийн зайд байна. За ерөөдөө салхи тогтмон байна. Алаг цог ассан байна. Өнөө гомод ихтэй байна. Төмрийн голомтон дээр очиод бүтэн төмрөө тойроод эргээд толбом дээр гисэн урьдчилсан байдлаар мэдээлэлтэй байж байгаа. Монгол орны хэмжээнд одоо тохиолдсон бүртгэгдсэн ой хөрийн төмрийн дийлэнх нь 3 сарын сүүлд 4 сарын ихээр бүртгэгдсэн гэж ер нь бол тийм ээ энэ саруудад дийлэнх одоо төмөр бүртгэгдсэн. Хамгийн томоохон төмөр гэвэл Дорнодын алах гол суманд болсон төмөр бас иргэдийн бас тухайн орон нутгийн нэлээд анхаарлын төвд байсан ийм төмрүүд байгаа. Ер нь энэ төмрийн гол шалтгаан нөхцлүүд бас юу байна? Эдгээр төмрүүд дээр одоо жишээж ярих юм бол. За сүүлийн одоо 5 жилийн ойрын галт төмрийн дуудлагын шалтгаан нөхцөлийг ингээд бүртгэж судлаад үзэхээр 80 орчим хувь нь одоо хүний үйл ажиллагаатай холбоотой. За үүнээсээ нэг 75 орчим нь хүний буруутай үйл ажиллагаас холбоотой байдаг. Нэг зарим нэг тохиолдолд сансар болгоомж үйл ажиллагаа байгаад байгаа. Саяны Дорнотын халах голч гэдэг юм уу, Булганы Тишигч гэдэг юм уу, энэ хоёр бол газар нутг нь бол ондоо. Гэхдээ хүний үйл ажиллагаатай холбоотой гарсан байх магадaltaй ийм төмөрүүд байгаа байхгүй. За нэг 30 орчим хувь нь бол одоо бусад шалтгаантай тийм ээ. Байгалийн нөхцөл байдал, за машин техникийн гэмтэл, саатал, за хэл дамнаж орж ирэх гарах гэсэн ийм бусад шалтгаан нөхцлүүдтэй төмөрийн нөхцлүүд бол байгаа. Ер нь шалтгаан нөхцөлийг хэр хугацаанд яаж тогтоод иргэдэд бас мэдээлэл өгөх иргэдийн хэлж яг юунаас болсон бэ? Яг юунаас болж? За яг хөө төмрийн хохирлыг тооцоолохдоо бол засгийн газрын 106 дугаар тогтоолоор бол 30 хоногтой багтааж хохирлыг тооцох хэрэгтэй. За шалтгаан нөхцөлийг тогтоох нь бол одоо цагдаагийн байгууллага, манай байгууллага хамтраад тийм ээ хуульд заасан хугацаагаараа тооцох хэрэгтэй. Тэр хуульд заасан хугацаа маань бол эхний ээлжинд бол нэг 48 хоног байдаг. Тэрнээс бол цаашаа прокурорын юугаар шийдвэрээр сунгагдаж болдог. Тухайн төмрийнхаа одоо хохирол хэмжээнээсээ болно. За хээрийн талбайд нэг 2 га шатахад ойн талбайд 2 га шатсан хоёр бол хохирол нь өөр гарна гэсэн үг шүү дээ. Өвсний өндөр хэр байх уу? Модны өндөр хэр байх уу? Ямар мод байх уу? Бут сөг байх уу гэд хохирол нь өөр гарч ирдэг. Тэр хохирлоос шалтгаалаад зөрчлийн хэрэг үү? Эсвэл бол эрүүгийн чанартай гэмт хэрэггүй гэдэг нь хохирлоос шалтгаалаад гардаг. Энэ зөрчлийн тухай хуулиараа бол яг ойн сан бүхий газар
одоо галт төмөр гарсан ч гэдэг юм уу те хойн самбахын газар аялал зугаал хийсэн ийм асуудал дээр бол мэрэгжлийн хяналтын байгууллага зөрчил шалгаж шийдвэрлэх тухай хуулийн хариаллагаараа дагуу мэрэгжлийн хяналтын байгууллагаас шийтгэл ногдуулдаг. А манай байгууллага яадаг вэ гэхээр хяналт шалгалтыг зохион байгуулна. Хяналт шалгалтаар эрэлзэрсэн зөрчлийг арилгуулна. Арилгуулахаар албан даалгавар мэдэгдэл заавал билүүц албан даалгавар мэдэгдэл танилцуулга хүргэгдэнэ. Энэ мэдээлэл танилцуулга албан шаардлага биелүүлээгүй тохиолдолд бол арга хэмжээ тооцож иргэн аж ахуйн нөхцөл арга хэмжээ тооцож ажилладаг. Одоо юу гэдэг жил болгоны 3-аас 6 сар тийм ээ 9-өөс 10 сарын хооронд төмрийн нэн аюултай үе гэж нэрлэдэг шүү дээ. Яг энэ хугацаанд ер нь ой хорин төмрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд онцгой байдлын байгууллага тэр дундаа одоо галт төмөртэй тэмцэх газраас бусад одоо төв орон нутгийн онцгой байдлын газрын анги байгууллага нэгжүүдэд ямар үүрэг чиглэлд өгч ажиллаж байна. Ер нь яг урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаас мэдээлэл өгвөл. Онцгой байдлын байгууллагын зүгээс бол одоо ойрын галт төмрөөс урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлээр бол Улсын онцгой комиссийн даргын албан даалгавар гарсан байж байгаа 2 сард тийм ээ. За онцгой байдлын ерөнхий газрын даргын мөн албан даалгавар гарсан байж байгаа. За онцгой байдлын ерөнхий газрын даргын мөн тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргын галт төмөртэй тэмцэх газрын даргын гэдэг тодорхой чиглэлийн үүргүүдийг бол төв орон нутгийн онцгой байдлын байгууллагын газрууд руу нэгжүүд рүү хөрвүүлсэн байж байгаа. Телевизээр урьдчилан сэргийлэх шторк сэрэмжлүүлгийг хөрвүүлж байна. За онцгой байдлын байгууллагын 8gov сайтаар хөрвүүлж байна. За Facebook-ээр хөрвүүлж байна. За хөв хүмүүс одоо байгууллагуудын газруудын урьдчилан сэргийлэх чиглэл хариуцсан мэрэгчлэнгүүд одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр шторкуудыг хувийн ажилт өндөр байгаа ой модны одоо амн дээр хяналтын цэг байгуулж шторкуудыг хөрвүүлж байна. Гэх мэтчлэнгээр бол одоо хөдөлгөөнтэйгээр болон морьтойгоор явганаар гэдэг төрөл үрээр л хөрвүүлж байгаа. За 6 сарын байдлаар бол үр дүн нийслэлийн хэмжээнд орон нутгийн хэмжээнд бол нэлээд өгөрсөн байж байгаа. Улсын хэмжээнд 12 аймгийн засаг даргын захирамжаар 254 хяналтын цэгээр бол үндсэндээ онцгой байдлын газруудын чиглэл хариуцсан одоо 4 байгууллага нэгдээд ингээд хяналтын цэгүүдээр үйл ажиллагаа явуулснаар бол сүүлийн 4-р сард гарсан ой хорин төмөр бол буурсан байж байгаа. Үүний илрүүлэлт бас нэмэгдээд буурсан байж байгаа. Хурдан хугацаанд илрүүлж байна. Богино хугацаанд унтрааж байна. Эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулснараа хүчийг унтраах хүч хэрэгслийг дорн төвлөрүүлж чадчихээн гэдэг давуу тал бол нэлээдгүй байж байгаа. Аялал зугаалын улиралд хэлсэн тийм ээ иргэд маань бас аялал зугаалгаар явдаг. Одоо ийм улирал. Яг энэ үед буюу одоо энэ 5 дугаар сар, ирэх 6 дугаар сард ер нь одоо Монгол орны нөхцөл байдлыг урьдчилсан мэдээлэлээр хуурайшилтын нөхцөл байдал ер нь ямар байна? Ер нь иргэд маань зорчихтой бас аль аль аймагуудад зорчихтой илүү анхаарал болгоомжтой байх уу гэдэг юм. Тэр мэдээллийг илүү дэлгэрүүлж одоо мэдээлэл өгвөл ямар? За цагуур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээлэлээр бол одоо 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл бол хуурайшилтын зэрэг нэн аюултай зэрэгт бол хүрсэн байж байгаа. За энэ яг аль аймагуудаар гэхээр Хөвсгөл, Сэлэнг, Булган, Ар хангай, Хинтэд, Орнод, Сүхбаатар гэдэг аймагуудаар бол хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрсэн. Ой хорин төмөр гарах өндөр магадлалтай гэсэн. Тэгэхээр иргэд маань одоо эдгээр аймагуудад гэлтгүй одоо хөдөө орон нутагт тийм ээ ойн сан бүхий газарт хээрийн газарт аялал зугаалгаар явахдаа тийм ээ ил гал гаргасан бол тэрийг найдвартай унтраагач ээ. Дотон унтраагаад байна. Тэгээд үргэлжлээд хорийн галт төмөр болох эрсдэлтэй байна. Хоёрдугаарт татсан тамхиныхаа ишийг одоо автомашиныхаа цонхоорч гэдэг юм уу те ойн сан бүхий газар хээрд татчаад унтраалгүйгээр авчиад. Эсвэл бол үнсээ хит их ингэж өндөр болгож байгаад хайчаад. Тэрнээс нь болоод яг хуурайшилт өндөр болцсон одоо өвсөн дээр тамхины цог мөнс унахад төмөр болчиход байгаа. Тэрийг бол өндөр бас ургацсан хуурайшсан өвсийг бол нэгэнт тэнд одоо өвс шатаад эхэлсэн бол иргэд маань унтрааж дийлэхгүй. За дараагийн дугаарт энэ иргэд маань туслангийн бүстэйч гэдэг юм уу тийм ээ өвлжөөндөө очиод ч гэдэг юм уу энэ өнжмөл шар өвсийг шатааж цэвэрлээд шатааж цэвэрлэх нь бол өөрсөнд нь мэдээж амар байгаа л да. Гэхдээ тэрийг унтрааж дийлэхгүй. Дийлнэ гэж өөрсдөө ойлгоод байдаг. Нэгэнт салхит игдчихэл юм бол тэрийг унтрааж дийлэхгүй. Тэгэхээр өвсөө бас ингэж битгий
шатаар цэвэрлээч. Өөр бас цэвэрлэх олон аргууд байгаа. Тэднэрээс бас сонгоод цэвэрлээч гэдэг бас зөвлөмжийн төлөвлөгөөс хөргүүлээд байгаа. Иргэд маань бас энэ аял зугаалгаар явахдаа тийм ээ бага насны хүүхдийг бас анхаарал болгоомжгүй орхимооргүй нэ. Бага насны хүүхд маань бас анхаарал болгоомжгүй орхидог. Ганцаараа отог бууцан дээр байж ах ч гэдэг юм уу тийм ээ зугаалж байгаа газараа байж ахта ил галтай харьцах юм асуудал гараад байна. Тэгэхээр энэс бас өртөн сэргээлмээр байна. За хээрийн бүсэд одоо зүүн бүсэд ч юм уу хээрийн бүсэд зорчихдоо энэ автомашины бүрэн бүтэн байдлыг хангуулмаар байна. Энэ автомашины янданд одоо авч баригчтай ч гэдэг юм тийм ээ. Эсвэл моторын хамгаалттай ч гэдэг юм ийм автомашинтай зорчихгүй болвол моторын хамгаалтгүй машинтай автомашинтай зорчхоор өндөр ургасан өвс маань моторт ингэж бөөгнөрдөг. Тэгээ улмаар автомашин шатах. Тэгээд үргэлжлээд хээрийн дүнг болох ийм эрсдлүүд байгаа учраас иргэдтэй дарах зөвлөмжүүдийг хөргүүлсэн байна шүү. Иргэн та ой хээрийн төмөр гарахаас урдсан сэргийлэхийн тулд юуг мэдж байх ёстой вэ? Асаасан гал, шүдэнц, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгаа гал түлхэхгүй, татсан тамхинийч шүдэнцэг ил хаяхгүй байх. Үрээшилтэхтэй салхи шурахтай үед үнс нурмаа, угсан нүх, тагтаа битүүс саунд хийж занших. Хавар намрын үлдэлд өвсөхтэй газараар автомашин, мотоциклтэй зорчихгүй байх. Машин техникийн утааны яндан оч баригчтай болгох. Насанд хүрээгүй хүүхдийг төмрийн аюултай үед ой хээрт, шүдэнц, асаагууртаа явуулахгүй байх. Иргэн айл өрх бүр гал төмөр унтраах багж хэрэгсэлтэй байх. Төмөр гарсан тохиолдолд онцгой байдлын аль болон орон нутгийн засаг захиргаанд яаралтай мэдээлэх. Төмөр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэйг анхаарна уу? Онцгой байдлын ерөнхий газар. Ой хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд та бүхэнд хүргэлээ. Мэргэжлийн хүний өгсөн зөвлөгөөг дагаж сонор сэрэмжтэй байж ой хээрийн төмрөөс иргэн бүр одоо урьдчилан сэргийлэхийг дахин зөвлөж байна. Ингээд онцгой байдлын цаг нөхцөл үйлгийн энэ удаагийн хэсэгт онцгой байдлын ерөнхий газрын галт төмөртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн хушууч инх хамгаалан оролцлоо. Өргөжлөлн та бүхэн Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагаас ирүүлсэн онцлог мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзсэн үү? Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн өмнө тохиолдуулан онцгой байдлын байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албаагчдыг алдаршуулах, олон нийтэд сурчлах зорилгоор онцгой байдлын ерөнхий газраас онцгой үйлснүүд энхийн төлөөр хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн хүрээний 100 орчим энхийг сахиулагч албаагчид Баянгол дүүргийн Ганзам ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 9-р ангийн 80 орчим сурагч оролцож энхийг дэмжих ажиллагааны онцлог, ирээдүйн мэргэжил сонголт, онцгой байдлын байгууллага албаагчдын ажил мэргэжлийн талаар сонирхсан асуултанд хариулт авч харилцан хэлэлцүүлэг өрнүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Ганзам ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн сурагчид 9 багт хуваагдан саата зурвас, давчуу орон зай, аврагчийн хувцс хэрэгэл өмсөх зэрэг 5 өртөнд даалгавар гүйцэтгэн аврагч буйхад тэмцээний шилдэгүүдээ тодорхойлсон юм а. Мөн нийслэлийн аврах анги болон гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төвийн автомашин техник хэрэгсэл болоод сургалтын танхимуудтай танилцж гал төмөр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаарх мэдлэгээ дэвшлүүллээ. Онцгой байдлын байгууллагын энхийг сахиулагч албаагчид хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон Ганзам ерөнхий боловсролын 20 дугаар сургуульд энхийг сахиулагч хүндэтгэлийн самбар болон хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг болоод ширээн тэнс нийж бүртлийг гардуулан өгч талархлаа илэрхийлсэн юм а. Онцгой байдлын ерөнхий газраас Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтран Америкийн нэгдсэн улсын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа гамшиг төсвөртэй орон нутаг төслийн хүрээнд бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ сэдвэх сургалтыг Хойд бүсийн төв Орхон аймагт зохион байгууллаа. Сургалтыг онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Ууган Баяраар ахлуулсан. Ажлын хэсэг удирдан явуулж онцгой комиссын гишүүдэд гамшигаас хамгаалах менежмент, гамшигын эрсдлийн үнэлгээний өнөөгийн байдал, ослын удирдлагын системийн зохион байгуулалт ба чигүүрэг, олон улсын хүмүүнлэгийн стандартууд болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвүүдээр мэдээлэл өглөө. Мөн сургалтанд хамрагдсан онцгой комиссын гишүүдэд иж бүрэн арга зэг хүлээлгэн өгч, гамшигын үед олон улсад дагаж мөрддөг стандартуудыг нэвтрүүлэх, мэргэжил арга зүйд суралцуулж харилцсан дуршлаг солилцсон юм а.